намхаг хүмүүс нь би дундаж өндрөөс 10 см тийм танаас ч гэсэн өндөр л байна л да. Yes. Миний хувьд болохоор нөгөө нэг сакс тоглодог байсан болохоор пүүз мүү займс мамс амир авдаг байсан тийм. Тэд нар амир үнэтэй шээ. Би өөр юу гэдэг лээ. Үл хөдлөх хөрөнгө авд юм уу гэж бодож байгаа. Японд нөгөө нэг айгүй их гоё байр авчвал яг тогтмол орлоготой болно. Ер нь би бизнесээр сурж байгаа болохоор бодож байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Ануужам. Ануужам гэдэг байсан чинь. Окей. Японд ирээд хэр удаж байгаа вэ? Би 2 жил болж энэ сакс тоглодог. Ахлах сургуулаа төгсөөд одоо их сургуульд орсон байгаа. Их сургуулийн оюутан тий. Их сургууль 9 сараас эхэлнэ. Одоо Монгол харах гал яаж. Чин гэдэг байна. Намаа бэлэн гэдэг. Японд ирээд хэр удаж байгаа вэ? Японд ирээд 8 сар болж шүү дээ. Оюутнаар ирсэн үү? Эсвэл одоо ажилтдаг уу? Одоо дайгаку. Оюутан юм тий. Ямар нэгэн цагийн ажил ч юм уу ажил хийдэг үү? Би хийжсэн. Нөгөө нэг сумогийн хоол гэ мэдгүй чанко гэдэг хоол хийжсэн. Итали хоолны ресторан панкейк хийжсэн. Тийм. Ер нь бол одоо нэг л цаг ажилладаг шүү дээ. Зөөгч хийж байгаа шүү дээ. Нууц биш бол одоо тухайн үеийн цалин ч юм уу эсвэл одоо ажилладаг одоо цагийн 1050 yen гэхэр чинь 23,000 төгрөг юм уу? Тэгэл нэг цагийн болохоор би 1400 авдаг. Тэгээд унаа нь болохоор 1000 yen өгдөг. Тэгэл хоол моол дагалддаг болохоор ер нь бол үнэхээр боломжтой ажил хийж байгаа. Тэгэхээр сарын цалин гэхээр ерөнхийдөө 28 цаг ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд тэрийг 7 хоногт 28 цаг. Тэгээд тэрийг дахиад 4-т үржээд тэрийг 1400-аар үрдсэн дүн нь бол ерөнхийдөө гарч ирэх юм шүү дээ, тий. Тийм. Гэхдээ нэг 28-аа тулгадаг юм аа. Гэтэ Японы сургуулиуд болохоор яг сурагч нь болохоор 7 хоногт 28 цаг ажиллах хэрэгтэй байхгүй юу? Хэрэв амралт нь болчих юм бол 40 цаг ажиллах байхгүй юу? Тэгээд амралтчин болчих юм бол арай их мөнгө авна. Тэгээд сайн ажилтдаг бол сарын нэг 15 ман дотор бол байна. 15 хэр чи бэ? 150,000 yen. Тэгэхээр ойролцоогоор 3 сая 3 сая эдэн цаа тий. Японд ерөнхийдөө ингээд амьдарч байгаа. Тэгээд эмэгтэй хүн эрэгтэй хүнс арай өндөр зардалтай байх нь угаасаа ойлгомжтой. Тэнгүүт ерөнхийдөө сарын одоо тэдэн йен байхад хангалттай амьдарч чаднаа. Боломжтой гэсэн үнийн дүн хэд вэ? Ер нь бол байр Токио энтерт амар үнэтэй байдаг. Тэгээд ерөнхийдөө бол 20 ман дотор бол болно гэж бодож байна. Хэрвээ эцэг эхээ тусалцаатай болохоор болвол их сургуулийн хөтөлбөрөөр эцэг эхээрээ гаргуулад өөрийнхөө амьдралын зардлыг бол даагаад явчихад ер нь бол болно гэж бодож байна. За хоёулаа яг одоо бодъё л доо тий. Тэгэл байр дунджаар 60-70 мянга. За юуцсан 70 мянгаар тооцож байна. 70 мянга. Тэгээ хоол моол тэгэл өдрийн нэг 2 мянгаар ч юм уу да 3 мянгаар ч юм уу тооцож байна. Тэгэхээр 9 мянган тий сарын. Тэгээ унаа мунаач л яг одоо зүгээр шууд тийм commuter pass take can't болохоор өнгөө явуулчих байгаа юм л да. Нарийн бодохгүйгээр зү яг тэд тэгэл ерөнхийдөө баримжаагаар тэдэн ман байхад ер нь болно гэсэн нэг тийм тоо байна. 150 мянга хот болсон үү? Оюутны дотор байранд гэдэг. Японд ингээд зарцуулагддаг хамгийн их одоо зардал чинь юунд зарцуулагддаг вэ? Байрыг үл тоогоо. За байр байж болно. Зөв сургалтын төлбөрийг тооцоод. Сургалтын төлбөрийг тооцоод би болохоор ахлах сургууль сурдаг, тэтгэлэгтэй сурдаг байсан болохоор нөгөө нэг байр хоол юу юм уу бүгдээрээ цаанаасаа байсан. Гэтэ миний хувьд болохоор нөгөө нэг сакс тоглодог байсан болохоор пүүз мүү займс мамс амир авдаг байсан тийм. Тэд нар амир үнэтэй шээ. Зарлага. Сургалтын төлбөрийг хасаад шүү. Хасаад уу тий. Мэдээж байр штэ. Байр ойлгомжтой. Мэдээж ойлгомжтой байр. Байр одоо бол яг оюутны байранд амьдарч байгаа. Гэхдээ яг оюутны байраасаа гараал ирэнгүүт нэлээд байр өссөн л доо. Тэгэхээр одоо оюутны байранд бол 35 мянгаар амьдарч байгаа байхгүй. Боломж юм байна тий. Үнэхээр боломж. Нэлийн баг цайтай болох юм байна тий. Тий, нэлээд багтаа орж байгаа. Энд ажил сурж байгаа одоо хамгийн том зорилго ч юм уу тий. Одоо өөрийн чинь хамгийн том одоо мөнгөхийн тий зорилго чинь юу вэ? Ирээдүйн юу? Сургуулийн амжилттай төгсөх шүү дээ. Тэрний дараагийнх бод яг ингээд Японд яг юу хийхийг хүсэж байна? Японд тэгэл боломжтой бол ажиллана да, мэрэгчлэр ажиллана да. Тэгээд ямар мэрэгчлэр сурдаг вэ? Олон улсын харилцаа сурж байгаа. Тэгээд Японд нэг 3-4 жил ажиллаж байгаад ч юм уу тэгэл Монголд бол хэцүү гэж бодож байгаа шүү дээ. Ядаж ажлынхаа CV-г Японд ажилласан болгоод түүхтэй болж байгаа тийм. Тэгвэл ирээдүйд өөрөө тодорхой хэмжээнд нэг юм хуримтлалтай өөрийн гэсэн мөнгөтэй бол одоо яг зорьсон зорилготой хүлээ гэж бодлоо. Тэнгүүт тухайн үед нэг том зүйл хөдөлж авах одоо өөрсдийн боломж байвал тухайн үед юу хөдөлж авах вэ? Би өөр юу гэдэг лээ. Үл хөдлөх хөрөнгө авд юм уу гэж бодож байгаа. Японд нөгөө нэг айгүй их гоё байр авчвал яг тогтмол орлоготой болно. Ер нь би бизнесээр сурж байгаа болохоор бодож байгаа. Одоо ажил дээр гараад ерөнхийдөө хамгийн ихний эхлэх цалин, сарын цалин чинь ерөнхийдөө хэд байгаасаа гэж хүсэж байгаа юм. Сарын цалин уу? Угаасаа л Япон компанид чинь тэгэл хамгийн доороос л эхэлнэ л дээ. Ер нь хэдийг авдээ? Мэдчихгүй шүү дээ. Үндсэн олон улсын харилцаа яг хуу дунджаар нэг 180 мянга
бат хүнээс дээш байгаа. Яг одоо сарын үнэлгээ. Тэгэхээр яг тэр хязгаар зорж байгаа юм тийм. Ер нь тийм тэгэл унджийн л авах болно дөө. Тэгэл тэрнээсээ дэшээ. Сарын цайлангаараа одоо ингэж байгаад хуримтлал үүсгээд ирээдүйд одоо ямар нэгэн одоо том зүйл худалдаж авахыг хүсэж байгаа гэвэл одоо авах боломжтой боллоо гэвэл хамгийн ихэнд юу худалдаж авах вэ? Хамгийн ихэнд дөө. Тэгэл байр л авдаг. Вау, яг тийм дээ. Дийлх хүмүүс тийм байдаг. Энд чинь амьдарч байгаа хүмүүс одоо тийм чинь Монголда байр авах гэр айгүй асуудал байгаа гэдэг шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Байр авдаг Тэнгүүт шүү дээ. өөрт шиг ямар асуудал хамгийн ихэнд тулгарна гэж бодож байна. Байр авъя гэдэг юм. Мөнгө. Окей. Тэнгүүт нэг тал төлөх боломжгүй те. Тэнгүүт яг ингээд одоо үтчихэж чам шиг яг одоо юм нөхцөл байдалтай байгаа хүмүүс талтай би нэг танилцуулах гэж байгаа байхгүй юу? Өө за. Investor Leasing гэдэг энэ компани байгаа. Тэрнийх нь iLease гэдэг одоо орон сууцны лизингийн үйлчилгээ. Японд уу? Монголд нийт одоо байрныхаа хүссэн одоо байр шил хаяг өөрийнхөө хүссэн байраа өөрөө сонгоно. Ашиглалтанд орсон байрыг тэгээд 20% чи өөрөө төлөөд урьдчилж төлөөд үлдсэнгээ болохоор лизингийн одоо үйлчилгээг энэ компани лизингийн үйлчилгээг авах боломжтой. Тэгэнгүүт энэ болохоор 36 сарын хугацаанд одоо лизингийн үйлчилгээ уг нь бол одоо хүмүүст өгдөг. Зөвхөн Японд байдаг хүмүүст 48 хувааж төлөх ийм боломжийг нээж өгч байгаа. Оюутан байхдаа ч гэсэндээ байр авах боломжтой. Өөх. Яаж вэ гэхээр одоо энэ чинь ажиллаж байгаа зүгээр өөрийнхөө цагийн ажлынхаа одоо орлогоор чи юу гэх чинь миний олдог одоо орлого гэж зөвхөн банкныхаа дэвтрийнхаа хуулга байсан ч гэсэн тэрийг одоо Facebook page-ээр ч юм уу те явуулаад энэ газар руу явуулаад тэгээд өөрт чинь хэдэн төгрөгийн зээл авах одоо боломжтой вэ гэдэг үнийн дүн ерөнхийдөө судлаад гаргаад ирнэ. Тэнгүүд тэр нь үнийн дүндээ багтсан одоо байрыг хүссэн газараас одоо бодлож авах боломжтой гэсэн үг. Тэнгүүд энэ одоо үйлчилгээг сонирхоод үзээрэй гэж санал болгож байгаа маа. За. Окей. Сургуулаа төгсгөрөө байр авнаа. Энэ газрыг очиж судлаад үзээрэй. За баярлалаа. Баярлалаа. Тэгэд сүүлд нь ганц асуулт. Японыг төв хитгэн үгээр юу гэж хариулах вэ? Маш аюулгүй. Маш ногоон. Ногоон. Тэгээд намхаг. Хүмүүс нь би дундаж өндрөөс 10 см тийм танаас ч гэсэн өндөр шин л да. Yes. Үтсэн хэрэг. Цэвэрхэн. Beautiful. Хэрэг. Гэтэ жоохон ингээ цаг муутай тий. Тийм анаш. Үтсэн тэгэл завгүй идэх ч өгдүүлээ. Сугаши. Исогаши. Тэгэхээр аюулгүй, ногоон, намхан, Япон. Та нар одоо ингээ харуул ингээл ногоон байгаа сте. Тийм байна. Окей. Баярлалаа. Баярлалаа. Өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.